Лансрайн банзрагчийн зохиол Халахын гол тэргүүн дэвтэр 2 дугаар хэсэг. Дорж өнөөдөр хандынхаа хойноос явахдаа өөрийн болон хандын гэр өөд эргэн харсаар явжээ. Хонин дойртоход налаан бэлчиж байснаа захаасаа өргөн хуйлрав. Ханд түүнийг харуулдаж байсан бололтой Доноо баяны хог үнс гэж нэрлэдэг хөх улаан 2 толгоон өмнөх толгой дээрээс шилбүрээ барин тосож ирлээ. Дорж марнаас өсрөн бууж шалвархан тушаад бүсгүй өөдөөс цагаан шүдэ ярилцуулан инээж өгтлээ. Торг шиг зөөлөн сахлаг ногоон дээр мөрмөрөө түшин зэрэгцэн суув. Ханд тормгор хар нүдэрээ нэвхийлэн "Чи хизээ явах гэж байна?" хэмээн зөрөгшингүй янзтай асуувал Дорж түрийнээсээ богинохон цагаан сурвалтай ганц гарган тамхи нэрэн асааснаа "Маргааш суман дээр бэлэн бай" гэсэн гэв. Ханд үл мэдхэн санаа алдах шиг болохоор Дорж түүн тийш харвал үргэлж инээмсэглэж байдаг хэлхэн аргагүй хөөрхөн харнууд нь их л гонигтай юм шиг. Саяхан тодорч байсан инээмхийл нь алга болсон байхаар тамхиач татсангүй чулуун дээр цохиж унгаагаад ганцаан төрүүлв. "Тамхиа татал да. Чиж бүр хизээ язааны томхон болж ганц тамхи төхөөрч аваа шивдээ" гэж Ханд үл мэдхэн инээмсэглэн хэлбэл Дорж инээд алдан "Цэргийн албанд нас бие тэнцэн гэдэг чинь эрхэн боллоо гэсэн үг үсттэй. Аав энэ ганцыг шүдлэн үрээгээр худалдаж авч өгсөн" гэв. Ханд тамхины уутыг нь барьж үтснээ жуумалцсан "Ямар гэж уран бүсгүй гар сэтгэл хоёроо гаргаж байж үнийг ойсон болтоо" гэвэл "Ээж ойж өгсөн юм аа. Манай аав ээж хоёр намайг одоо л нас бие гүйдсэн том хүн боллоо гэж санаж байх шиг байна. Би хаяа аавын тамхинаас нууж татчихад хичнээн их загнуулдаг байсан гэж санана. Ээжж бас үгэлдэг л байсан юм" гэж Дорж үннээ хэлв. Ханд хэсэг дуугүй байснаа "Угэнч тамхи татаж сурна гэдэг хэрэггүй л юмны нэг шүү дээ" гэхэд Дорж дахин тамхи нэрэн асаагаад утааг нь үлээснэ. "Тэр ч тийм ээ. Гэхдээ эр хүн сайхан ганцтай, сайхан хэд хутгатай байх нь бас зүгээр санагдах юм. Ганц тамхигүй, хэд хутгагүй бол эр хүн нэг л гар мухардаад байх шиг харагддаг. Танихгүй айлд очоод тамхи таталгүй, дуу шуучгүй суугаад байна гэдэг ямар вэ?" гэж Дорж тамхи татах болсноо зөвтгөх гэж оролдов. "Савсаг ирийн ламны зугаа шүү дээ" гэж Ханд үнэн санаанаасаа юм уу эсвэл тоглож байгаа алин болох нь мэддэхгүй хэлэхэд Дорж харив хэлэх үг олдсонгүй. Ханд газар ширтэн сууснаа "Чи тэгээд суман дээрээс цаашаа бүр явчих болов яах бол" гэж асуулаа. "Тех бах уу. Багаас цэрэгт татгцсан улс суман дээр цуглаад л аймаг орох байх. Аймагт эрүүл мэндэ үзүүлээд тэнцэн нь яваад өгдөг юм гин. Гэртээ буцаж ирэх зав чөлөө хаанаас олдох аж та" гэж Доржийг хэлбэл Ханд их л бодол болсон янзтай. "Цэргийн алба гэдэг хүнд хэцүү юм гинлээ. Олон аавын хүүхэдтэй, эвтэй, ийтэй явдаг юм шүү. Аав ээжийнхээ дэргэд байгаа юм шиг дураараа загнаж яаж болох вэ? Чамайг яваад өгөхөөр би ганцаараа яаж өдөр хоногийг өнгөрөөнтөө" гэж арга барагдсан янзтай өгөөлөв. Дорж түүнийг ийм үг хэлнэ гэж бодоогүй явсан юм. Ханд багийнхаа хорон хурцөгтэй цаваа сэргэлэн гониж гутна гэдгийг мэддэггүй үргэлжил инээж шуу гэж явдаг тул түүнийг инхүү дүнсгэр уйтгартай болсонд Доржийн сэтгэл догтлон түүнийг ихэд өрөвдөн гүнзгий санаа алдаад "Сэтгэлээр унаад яах вэ? 3 жил шүү дээ. Нэгэнтэл 2 биедээ хайртайгаа мэдэлцснээс хойш хоногтоолон хүлээд суутал нэг л мэдхэд 3 жил өнгөрчихсөн би чинь хүрээд ирсэн байна шүү дээ" гэв. Ханд мөн санаа алдаж "3 жил гэдэг чинь хэд хоног вэ?" гэлээ. Тэр хоёр газар зурж 3 жилийн тоог гаргав. "3 жил гэдэг маань 1095 хоног байх нь. Мөнч олон хонож байж уулзах нь байна шүү. Би өдөр бүрийг хуруугаар даран тоолцсон. Хойтон өдид гэхэд 1 жилийг нь авчихсан байна шүү дээ. За яах вэ? Амьд мэнд эрүүл сарвал байвал хоног хугацаа амархан өнгөрнө. Урдын цагт алтан хязгаарт цэргийн албанд мортсон хүн орон нутгатаа эргэж ирдгүй байсан юм. Тэр үеийн цэрэг хугацаагүй байсан юм гэж аав ярьдагсан.
3 байтугай 30 жил болсон ч чамаагаа хүлээх юм чинь гэж ханд зориг шулуутсан байртай хэлв. Дорж нээрээ 1095 хоног. Би ч бас хуруу даран тоолж үүнийгээ санаж мөрөөцөөр явна. 3 жил болоод ирэхэд энэ маань ямар болсон байх вэ? 21 настай болсон байна. Уулмал сайхан хөөрхөн болно доо. Эр нөхөр нь хол хөндий сайхан бүсгүйг нутгийн харцуу зүгээр байхгүй байх та. Сэтгэл санаа нь хувраад өөр хүнтэй гэж бодонгууд зүрхэн дүглэг цоглон нүүр нь халуун оргин чинэрх шиг болж хандууд харав. Ханд түүнийг ийм юм бодож байгаа гадралсан шинжгүй мөрийн түшин газар ширтэж байснаа. Чи минь захиал олон бичиж байгаарай. Тэр хол газар чамаагаа яаж суугаагийг чинь захианаас л уншиж ганцарсан сэтгэлээ тайлгаруулсан гэхэд дорж саяхан бодож байсан муухай бодлоо хөөн зайлуулахыг ирмэлцэн хайрт хүүхнийхээ өтгөн хар үсийг инхрийлэн илж хацарт нь хацраа нааж болдгсон бол өдөр өнжилгүй захиа бичнэ гэхэд ханд баярлан би чиний анхны захиаг аваад л дор нь хариу бичин шүү. Захиа хэр удаж очдөг болтоо гэв. Энэ хоёр багийн бичиг үсгийн бүлгэмд 300 сууж Монгол бичиг тоо бодлого заалгаж хинээс ч дутхгүй уншиж бичиж тоо бодож сурсан юм. Тийм учраас хагцсан холдлооч гэсэн хайрын сэтгэлээ илчилсэн загтлыг ичид зовлгүй бичиж чадах болсондоо баяртай байлаа. Хорвоод хүн болж төрөөд амьдралын урт замын зөвхөн 18 дахь гишгүүр дээр зэрэгцэн зогсоод алг хорвоогийн амьдралын ирээ мираныг гайхан сонирхон харж хоёр биетэй хэрэггүй тунгалах хайрын сэтгэлээр янагшин дассан хос залуу олон хоногоор салан холдох болсондоо гонигтай хүндхэн байсан боловч жухам юу ярихаа биетэй юу зөвлөн захихаач сайн мэдэхгүй байлаа. Уужимхан хөндийн англиун сайхан цэцгийн үнэр шингэсэн зөөлөн бүлээн салхи сэвсэвхийн үлээж төмөн өнгийн цэцгэс тохилзон найхах нь алс газар явхаар завдан буй доржийг аян замдаа сайн яваарай гэд даллан өрөөх мэт санагдана. Энэ сэвэлзүүр салхитай цэлгэр ногоон хөндөй дорж ханд хоёрын амьдралд мартагдашгүй дуртатгал үлдээсэн нутаг билээ. Хоёулаа энэ л хөндийн адагт 18 жилийн тэртээ сарын өмнө хойно төрж орчлон хорвоод хүн болж төрсөн анхныхаа дууг хадаасан юм. Мэдээ орсон цагаасаа эхлэн мөн энэ хөндийд чулуун тоглоом өрж тоглон инээж уйлж зодолдож өссөн билээ. Хөндийн өмнө биеэр яралзан урсах яравгийн голын тунгалаг усаар нялх биеэн угаалгаж анх амсаж хүртсэн учраас насан туршид санаж явах аршаан болсон юм. Тунгалаг устай түргэн урсгалт яравгийн голын ногоон ширэг төмөн өнгийн цэцэг алгалсан сэвгнүүр салхитай донон хөндийд энэ хоёр хурга эргүүлж дараа нь хонь хариулж явахдаа тоглож байсан чулуун тоглоом нь одоо хүртэл бий. Хинз бага нас нь нэгэнт далавчтай юм шиг хормхон зур нисэн одож 17 нас хүрэхдээ анхны хайрын шимийг энэ л хөндийд амссан билээ. Ерөөлтөй учирсан амраг минь гэж биедээ мөн л энэ хөндийн ногоон өвс алаг цэцгсэн дунд анх удаа ам нээсэн удаатай. Дорж хажуугаар нь алгалан согсолцох гой улаан цэцэг тастан авч өнөрлөж үзээд хандын өтгөн хар усанд хатгахад ханд ялдамхан инээмхийлэн баг байхад чи энэ хөндийн цэцгийг мөн ч их зулгаасан да гэвэл дорж мөн инээмсэглэж одоо бодоход чамааг л гоёх гэж тэгж зулгаадаг байчээ. Миний төөсөн цэцгийг чи толгойд алгалуулан хатгачхаад энэ хөндийгөр инээд алдан дэгдэж явдагсан. Бид хоёрыг цэцэг зулгаалаа гээд аав ээж загнадагсан. Багнаас гэдэг мөнч хөгжилтэй зугаатай инээдтэй өнгөрсөн санагдах юм гэвэл ханд багнасаа дурсан санах мэт өрхөн салхинд ганхан найгах шарвлаан цэцгийг ширтэн байснаа. Чи өнөөдөр хайчих гэж асуулаа. Хайчих ч үгүй чамтайгаа хамт хонь хариулна гэж дорж хэлбэл хүн харвал шоолн штэ. Одоо явал да. Аав дурандаж байчих мэднэ гэж ханд баахан ичимгөрн хэлв. Хүн харвал харж л байг. Аав чинь мэдвэл бүр сайн гэж дорж хэлэхэд ханд жуумалцсан. Чи л одоо ааваас ингэж яахаа болоо юу? Аав ирж явна гэвэл дорж өндөс хийхэд ханд тажхинтал инээж
За тэр туулай зүрхтэй амтэн шүү дээ гэлээ. Дорж эцсэндээ болж түүнийг тэрэн авч хазар дээр нь шовх хитэл үнсчихв. Хант түүний гарыг зайлуулан "Болил та чи чинь хоньны хүүхэн эргүүлж явдаг савсаг харцуул шиг зан гаргах нь уу?" гэвэл дорж хүзүүцэн гараа авч "Чи хоньны хүүхэн биш, миний хүүхэн шүү дээ" гэхэд хант мөнлж умалцсан. "Үгүй ерөө, чи ч сүрхий зарихтай танхаа хүн болох нэ" гэвэл дорж хэлэх үггүй болж дэмийл гөлөлцөв. Хант түүгээр тоглоом тохуу хиймээр санагдсан ч гэсэн хол явах гэж байгаа болохоор сэтгэлийг нь зовоогоод юу хийх вэ гэж бодсон бололтой. "За дорж минь явдаа. Маргааш хол явах гэж байгаа хүнд айл амтэн ах дүүгээрээ орох хэрэг байгаа байлгүй. Орой хоёулаа уулзъя" гэв. "Хаана уулзах гэж?" "Саахны илүүснээ дараа голын хөвөнд очоорой. Манайхаас их зургаш байдаг өндөр довонгийн дэргэд." Дорж хандууд ялдамхан харж инэв хийлээд юмч хэлсэнгүй мориндоо мордоод "Би одоо эргэн сэтэрхийд байгаа ахын доо очиж ах ихч хоёроор өнсүүлчихэд эртхэн эргэж ирнэ гэвэл хант шилбүрээ тулан босож "Архит ар сууж морь малаасаа салавда" гэж сургамжлан захив. Дорж түүний хэлснээс гажихгүй гэдгээ толгой дохин мэдэгдээд морио ороолгов. Тэр нэлээд холдоод эргэж харвал ханд хойноос нь харж байлаа. "Ханд минь ёстой л миний заяаны хань үзээ. Би түрүүн түүнийгээ итгэхгүй яах вэ гэж бодож байсан. Мөн тэнэг толгой шүү. Миний ханд ёс журмыг хатуу сахиж чадах шудраг журамт бүсгүй дээ. Харин өнөөдөр сэтгэл нь хөдлөөд нэг л өөр болчихсон байна шүү. Бүр айлын авгаа шиг нам төрхтө болж надад сургамжилсан үгч хэлж байна. Намайг эзгүй хойгоор их л ганцаардаж уйдаж цөхрөх байхтаа хөөрх юм. Би ч үүнийгээ маш их санах байх. За яах вэ? Хоёр би эрүүл саруул байвал баяртай уулзсан золгох өдөр мөтгөн ирнэ" гэж бодоод дахин эргэж харахад ханд түүнийг бараа тасартал харсаар хоцорчээ. Тэр өдөж сарын саруулхан байлаа. Дорж нар шингэхээс өмнөхөн гэртээ ирж морион аргамжиж орхиод үдэж болохыг тэсэн ядан хүлээжээ. Аав ээж нь түүний сэтгэл хөдлөн ямар нэгэн юм хүлээж байгаа гадралсан боловч юм хэлсэнгүй. Эцэг эх хоёр нь саахалт байгаа хандыг хүрээд ирхэн гэж бодоод битүүхэндээ баярлан хүлээж байсан юм. Дорж бүрэнхээ болохтой хамт гэрээсээ сэм гарч голын хөвөөд явлаа. Сар төдхөн хөөрч орчны газрыг сүүн цагаан гэрлээрээ өдөр мэт гийгүүлнэ. Дорж яран явсаар ханттайгаа олон удаа болзон уулзаж байсан голын хөвөөний өндөр довонгийн дэргэд ирээд хандыг ирчихсэн байж магадгүй гэж ийш тийш хараад довон дээр гарч суулаа. Ойролцоо байгаа хот айлынхан хургаан ялгаж байгаа бололтой хонь хургам айлалдан хүүхнүүдийн гүүргээлэх дуун сонсогдож бас хаяа үхэрмөөрч адуу янцхан нохой хуцах зэрэг хөдөө газрын үдшийн аялгуу болсон шуугаан нэгэн хэсэгтээ нижигнэн байснаа айчимхан намдлаа. Дорж мэдээ орсон цагаас сонсож додсон энэ сонирхон чимээ шуугааныг бүтэн 3 жил сонсохгүй шүү дээ гэж бодохоос баахан урам хугарна. Нилээд холхон морин төвөргөнд тачигнаж айлын ноход шуугалдан баргил хоолойтой нэгэн эр уян голуулан дуулахын сонсогдлоо. Доржтой хамт цэрэгт нас тэнцсэн нутаг усны арваад залуучууд ойрын хэдэн өдрийн турш айл хэсэн арх хайрг ууж яваа билээ. Тэдний нэг нь өнөө шин амжин хэд хэдэн айлаар орох гэж яваа нь энэ визээ. Дорж тэдэн шиг айл хэсэж арх хайрг ууж авгай хүүхэн эргүүлэхийг хүссэнгүй. Хамттайгаа л ойр хамт байхыг бодож байжээ. Хамтын хотны 5-6 гэрийн үүд бүгд сөхөөстэй тул гэрлэгээгээ уулалцсан. Мөч өнгөрөх бүр сар хөөрсөөр айлын гэрлэгээгээ удаа дараалан унтарч чимээ шуугаан огтхон ч үгүй болов. Дорж хөлийн чимээ чагнан сар өөднийг хот айл өөднийг харна. Тэр ийхүү хүлээхийн их хүслэнд баригдан суух нь жаргалтай санагдавч амарг өсгөө нь ирэхгүй удаад байхаар тэр минь яач вэ? Арай аав ээж нь мэдчихэд явуулахгүй байгаа юм биш байгаа. Тэгвэл яана. Маргааш өглөө нарнаар сум руу явах ёстой. Уулзаж чадахгүй явчихвал мөн хэцүүе. Үүнийг нь мэдсэн бол өдөржингөө хамт хонь хариулдаг байж тэр минь аав ээжигээ унтахаар хүрээд ирэх байгаа. Үгүй ер нь
Эзгүүхээр ингэж цөхөрч байхаар тэднийд очие. Аав ээж намайг арай л хөөж туухгүй байх гэж бодоод довн дээрээс үсрэн бууж хот айл руу хэд алхтал хөлийн чимээ гарах шиг болохоор нь зог тусан харвал хот айлын тэндээс хүний бараан дүрс сүйтгэнэн айсвэ. Дорж хоолоо засаж чимээ өгөөд саяхан яаж өмөрн догдолж байснаа мэддэхгүй хичээн довн түшин сууж тамхи нэрэн асаав. Ханд хол алхлан бараг гүйх шахам дэрэгдэн ирээд их хүлээв. Сүүгээ хөөрүүлээд нааш явах гэтэл дүү дагаад түүнийг арай хэж унтуулчаад ирлээ гэд хажууд нь сууж мөрөнд нь толгоогоо нааснаа санаа алдчихв. Хайрт бүсгүй нь өнөөдөр юмлуул санаа алдаад байхаар доржийн сэтгэл зовниж чухам юу гэж хэлэх учраа ч олохгүй түүнийг аргадах санаатай үсийг нь илж толгоогоо нийлвэв. Чамайг би маргааш суман дээрээс гаргаж өгнө. Цог аймагч орж магадгүй гэж ханд хэлбэл дорж ихэл баярлан нэрнү яасан сайх юм гэд түүнийг тэрэн авч чанга өнсвөл ханд инээд алдан хүн харвал шоолно болил доо гэснэ. Түүнээс жаахан хөнд ирж бит хоёрын явдлыг аав ээж мэдсэн байна. Бас чамайг маргаас цэрэгт явахыг ч мэдэж байна. Орой аав ээж хоёр доржигоо цэрэгт явах гэж байхад нь гэртээ авчирч цаач уулахгүй яасан юм гэсэн. Тэгээд намайг чамтай цуг аймаг ороод ирэхгүй юу гэхээр нь баярлсан гэж ихтэйхэн бас итсэн ч гэж хязгааргүй. Тэгээд ганц ч үг хэлээгүй. Аав маргааш миний унах морийг авчирна гэд оройхон явсан. Манай адуу донон хөндийн ихэнд байгаа шүү дээ. Тэгэхээр маргааш чамтай цуг сум ороод цааш аймаг руу хамт явна гэлээ. Дорж түүнийг дахин тэрвэрч аав ээж чинь надад нэг л сайн байдгийн аль хизээний мэдсэн байх л да гэвэл ханд инээд алдан за битгий дэлсэд вэ. Бит хоёрыг төрөхөөс өмнө манайхан чинь айл саахалт явж ах トゥ шиг сайн болсон юм чинь гэв. Үгүй ээ. Нодны намраас л хойш бүр сайн болсон юм шүү. Би мэдэлгүй яах вэ гэж дорж хэлв. Танаа аав ээж тэгвэл надад бас л сайн байдгийн гэж ханд баярлан хэлэхэд бид хоёр л нуугдаж хээр гадаа ингэж уулзаж явдгаас биш эд чинь битүүхэндээ бидний хормонд бэлдэж байгаа баха гэж дорж хэлв. Ханд аяархан инээж ирхэн гэхээр 20 найрын хүртэл бодож байдаг байх шүү. За яхан одоо амжихгүй нь чамайг цэргээс халагдаад ирэхээр хурмаа хийх байлгүй гэлээ. Тэгвэл хоёулаа эзгүүхээр ингэж суухын оронд танаад очие. Аав ээж чинь өлмөд сөөгдөж цаа болтоо яаж болдгийг нэрээ тэгэлдэ. Хоол юмд явах гэж байгаа сүүлчийнхээ шүнийг хээр өнгөрүүлэх эвгүй юм биш үү? За байц л да. Хоёулаа үүгээр жаахан явж байгаад хүн амтан унтахаар манад очие. Харин чи өглөө ээжийг босгоос өмнө хараарэ. За юу? Дорж инээд алтан түүнийг дахин тэрэн авч өмсөх гэхэд ханд түүний тэрвэрлтээс молтрон од өсрөн босож голын хөвөө даган гүйлээ. Дорж түүний хойноос угсгийн гүйцэж гараас нь хөтлөөд хол дэгдэв. Тэр хоёр энэ шуугант голын хөвөөгөр бишгүүдэл инээж шууган хөтлөлцөн гүйж байсан билээ. Голын ус сарны гэрэлд цайвартан гялталзан. Дорж ханд хоёр гол руу очиж хүйтэн цэнгэг уснаас нь амслаа. Төргөн урсгалт голын харьгаа нэгэн хэмээн хөг аялгүй үсгэн хоржгонон шууган. Дорж энэ хөө хизээч үл мартагдах төрсөн нутгийнхаа голын харьгаа боргогч чагнан дуурах цагаан саран голын усны урсгал сөрөн гүйхийг ихэд сонирхон харж 3 жил энэ сайхан танил шууганыг үл сонсон хайрттайгаа инээж шуугахгүй гом бие гоцон толгой алс холын нутагт суун шүү дээ гэж бодхоос хүндэн гоник төрнө. Тэгэд үл мэдхэн санаа алдахыг ханд анзаарсангүй. Ханд тонгойж хоёр гараараа ус утгаж авснаа. Хөөе чи үүнийг хараач би сар барьчихлаа гэж сандрангуй хэлбэл дорж гайхан харлаа. Ханд дахин ус утгаж за үүнийг хар гэхээр дорж түүний гар өд харлаа. Гарнаас нь ус садран урсна. Ханд дахин утгавал түүний гараас садран урсаж буй усан дотор сар чичгэн байснаа алга болчихв. Тэр хоёр хоёулаа дахин ус утгаж бие биенийхээ алганы хонхорт жичгэн хөдлөх сарыг сонирхон хүүхэд адил хөөрч баярлан инээж шуугаан болов. Чамд би сар барьж өгье
гэж ханд хэлээд ус утхан ойртуулахад дорж түүний атган дах сартаа усыг уучихв. Голын хүйтэн цэнгэг ус сарны гэрэлд бүлээссэн юм шиг сайхан санагдана. Чи хол явахдаа алдсахгүй. Миний гараас сарны гэрэл шингэсэн мөнхийн аршаан уулаа шүү дээ гэж ханд бэлгшин хэлэхэд дорж их л баярлан амар хайрт бүсгүйгээ элгэндээ чанга тэврэн наахад сайл сүүний сайхан үнэр ханхлана. Тэр сайхан үнрээс гадна янаг хайрыг нь мэдэрсэн үеэс эхлэн сэтгэл татах болсон нэгэн содон инхри зөөлөн үнэр бас ханхлах шиг болжээ. Дорж 3 жилийн тэртех сартай тэр сайхан шөнийг өнөөдөр хилийн манаанд байхдаа дахин нэг дурсан бодоод санаа алдав. Хар торгон магнаг хан огторгүйд яралзан анивчих тоо томшгүй одод зүүнтэйгээсэн шуугдаж үүр цайх төгсөн боловч улам харанхуй боллоо. Жаврын ирчч чангарч жадны үзүр улин эсгэрх нь улам ихсэв. Үүрийн үнгэн харанхуйгаар л муу санаатан мөлхөн ирдгийм шүү гэж хашир хэлчин хоёр нөхөртөө анхааруулan хэллээ. Чээрэн тайсантай олон удаа тулгарч байсан уу гэж бадам чанхан асуувал шөнийн чимээс одон байдгийм шүү. Нөхөр минь шивгэнэж яриараа гэж хэлчин анхааруулаад байрандаа очоод чамд ярих юм бий гэж шивгэнэв. Дорж хэлчний үгийг бүрэн зөвшөөрч аргагүй л хэлчих юм да. Энэ хүн 3 жил дархан хилээ хамгаалахдаа сонор соргох хашир хянамгай босдон аргагүй. Дантал ингэж алсын чимээ чагнан халдаж ирэх дайсныг отож байдгийм чинь сонорч хашир бололгүй яах вэ? Манай бадамч олон цэрэг цугларсан хооронд байгаа юм шиг санаж байна гэж бодлоо. Мөч өнгөрөх тусам тэнгэрийн зүүн хаяа бүдгхэн сааралтаж өөрийн үнгэн харанхуй айжимдаа түргдэн хөөгдөж байлаа. Тасгийн дарга түүнийг хараач гэж хэлчний тэвдэнгүй дуу гарав. Дорж түүний гарын хөдөлгөөнийг дагуулan харвал өмнөх холбоо хоёр манхны хоорондох онин дээгүр жижигхэн хар юм бүртэлцэв. Дорж дурамтсан боловч чухам юу болох нь үүрийн сүүмгэргэгэнд сайн ялгахдаггүй байлаа. Гэхдээ ямар нэгэн амьтан болох нь зайлшгүй. Морьтой хүн байна гэж хэлчин шивнэ. Түүний нүд дуран авиагаас ч хурцуулахыг дорж мэдээд үнэхээр гайхан биширч сайн тогтоон харвал морьтой хүн зогсож байлаа. Тэр ойн бол хоёр ертөнцийг заагалсан хилийн шугам бөгөөд тэнд манай улсын хинч халдашгүй хилийн сүлдэт баг нь байдгийг дорж болон хамт байгаа хоёр байлдагч сайн мэднэ. Тэр өнөөс нааш бол сөөм бүр нь миний төрсөн нутгийн ариун газар шороо бөгөөд тэр сөөм газрын төлөө халуун цусаа үл хайрлан тэмцэлтэх нь цэрэг эрс бидний эрхэм үүрэг гэдгийг ч тэд сайн мэднэ. Удалгүй цаанаас нь бас сүйтээсэн 4 бараан дүрс гарч ирлээ. 5 гэж хэлчин амандаа тоолох нь муухан дуулдав. Тэр 5 хүн улсын хил рүү алхан орхосоо зүрхсэн юм уу? Үгүй бол эргэн тойрноо ажиж байгаа бололтой хэсэг зур сүйтгэнэж байснаа цаашаа тонгойж сүүдэрт ороод үзэгдэхгүй болчихов. Улсын хил рүү тоосон шинжгүй орж ирлээ шүү гэж бадам занан хэлэхэд эн чин зэрлэг аратан болоод л тэр шүү дээ. Хэрв ухаан бодолтой хүн бол тусгаар тогтносон бүрэн эрэгт улсын дархан хэл хязгаар руу хулгайч шиг гэтэн орж ирэхгүй шүү дээ гэж дорж хэлв. За яах вэ? Өдөөс нь дөхөх үү гэж бадам яаран асуувал дорж жухам хэрхэх учраан олуулгүй хэлчин өд харжээ. Хэлчин ч энэ хавийн газар орны байдлыг тунгаан бодсноо. Эндээ байсан дээр байх. Тэд бидний байгаа энэ манхны хаваар л ойртож ирнэ. Бас хил рүү хитрхи дөхөж очих юм бол энэ ирээцээрээ алдсан новчнууд чинь хил эргэж явхад Монголын цэрэг халдсан гэж шуугаан дэгдээж мэдх юм шүү гэж хаширлан өгүүлв. Дорж харанхуй тийш нүд завчилгүй дурандахдаа за ингээд харин дайсантай улаан нүрээрэн уулздаг байж. Тэд 5 бид 3 уулаа дөнгөх болов. Эхлээд гал нэхэн зөв. Тэднийг хүлээхэн дээрв. Тэднийг эхлээд гал нэн гэж хүлээж байтал биднийг сүйт хийчихвэл яа. Бас энд үзэгдэлгүй бүгж байтал хаж угаар өнгөрчих вүдэ гэж бодоод хоёр нөхрөө харав.
Хором өнгөрөх тутам гигээ орж манхны сүүдэрт орсон 5 морьтонч бүртэлцсээр нилээд ойртлоо. Зэрэгцээд ирэхээр нь л буудын шүү. Хамжиж сөнөөхгүй бол өрсөж мэднэ гэж хэлчин сэрэмжлэн хэлбэл дорж түүн рүү хялам хийж. Эхлээд бидний гал нээхээр эд хэл ам удаж шуугаан дэгдэхэн биш үз гэвэл бадам нуг инээж. Шуугаан дэгдэхээс өмнө учрыг нь олчихъя. Нийгэнд хэлээс дотгош тэдний хүүр хөвтөж байхад хинч марахгүй үз гэлээ. Хэдэн жилийн өмнө хэл дээр буудалцах ёсгүй байлаа. Манай улс анх амгалан байдлыг бат сахихын тулд их төвчээр гарган хэл цөмөрч ирэхстийг буудалгүй учир зүг сануулan хэлж хэлийн шугамаас буцаахыг хичээж байсан юм. Тэгтэл Япон баргын цэргүүд манай талын үг хэлийг сонсох байтугай шууд буудаж бас хэлийн дотор гал түүмэр тавьж адуу малыг хөөж тун уулгалан дээрэмтэх нэгссэн болохоор манай засгийн газраас дайсны халдлагыг тухай бүр зэвсгийн хүчээр няцааж байх тушаал өгсөн юм гэж хэлчин өгүүлв. 5 морьтон хэсэг яваад л зогсож чимээ чагна. Тэд улсын хэлийг нэгэнт алгасан гэдгээ мэдэж ийхүү хаширлан байгаа бололтой. Улсын хэлийг давна гэдэг эдэнд халуун гал дээгүр харайсан мэт аимшигтай санагдаж байгаа нь мэдээж. Улсын хэл гэж юу? Ангид нийгэм үүссэн тэр үеэс л энэ хорвоогийн олон улс гүрэн тодорхой газар нутаг эзэмшиж хэл хязгаар тогтоосон билээ. Олон хэлний тэдгээр улс гүрэн бие биенийхээ тусгаар байдал хэл хязгаарыг хүндэтгэн эвтэй найртай зэрэгцэн суухыг хүсэн мөрөөдөж ирсэн ажээ. Гэлээч тэд ийтэй эвтэй ажин түжин амьдран сууж байсангүй. Үе үе өөр хоорондоо сөргөөцөлдөн нутаг усаа булаацалтан тэмцэлдэж ирсэн нь бишгүй бий. Олон үеийн турш эзэгнэн сууж амьдран байгаа их сайхан газар нутгаа өмгөөлж хамгаалж инх тунх аж төрн жаргахыг олон бүгдээр эрмэлзэн байхад түүнд хар буруу сансан муу санаатан эзлэн төрөмгийлэхийг хүсэгчд бас цөөнгүй байна. Монгол хүн алтай хянганы завсар орших наран дуртмал их нутгаа харийн дайснаас өмгөөлөн хамгаалж ирсэн түүхтэй. Их нутгаа улаан цээжээрээ халахлан хамгаалах эрхэм үүргийг ард түмэн эх орн нь цэрэг эрсдэн өгсөн юм. Энэ тангарагт үүрэгтэй үнэн ч 3 хүн өнөөдөр хилийн шугам ажиггүй алхан орж ирсэн бүрэн зэвсэгтэй 5 хүний өөдөөс эсэргүүцэн тулах гэж байна. Үүрч сайхан цайлаа. Жаварч намдаж зөөлөн салхи шивнэн сэвэлзэн. 5 морьтон алган дээр мэт тод болов. Ойртлоо шүү, буутахын бишгүй гэж бадам яаран асуувал хилчин толгоос ихсэрч тэр хэсэг дэрснээ дэргэд ирэхээр л буудъя. Гартаа лавтаа оруулах нь ашигтай гэж шивгэнэв. 3 байлдагч овоо хараага 5 морьтны явдал дагуулн тааруулна. Тэр 3 жухам аль алиг нь буутахаа хуваан авчээ. Төрүүлж яваа хүнийг дорж дараагийнх нь хилчин хамгийн сүүлд явааг бадам буудах болов. 5 морьтын яарамгүй явсаар хэсэг дэрсний дэргэд ирэхэд галлаад гэж дорж хашгиранга гохоо дарлаа. 2 нөхөр нь ч түүнээс хожимдсангүй. Оноож авсан 3 хүн морьныхоо буруу зөв тал руу сарвалзан онож үлдсэн 2 нь морьныхоо амийг эргүүлэн ухаан жолоогүй зүгтаалаа. Мань 3 тэдний хойноос удаа дараа буудсан боловч онсонгүй. Зүгтэн буй дайсны хойноос нэхэн буудах байлдагчдын бооны омогт дунд бүх нойрноосоо салж ядан байсан манхан толгод сэргэн шуу гэж салхи ширүүсэх шиг боллоо. 2 морьтой Япон цэрэг морой буруу зүггүй оруулахсаар сум хүрхээргүй холдоход орж дэмий сум гарцдахын хэрэггүй гэж бодоод галлахаан зогсох тушаал өгчээ. Зогцсон 2 хүн улаан галзуу юм шиг давхсаар холбоо 2 манхны хоорондор орж алга болжээ. Алагдсан 3 Японы морьд нь ийш тийшээ өргөн давхиж явснаа зүүн тийшээ манхны цаагуур далд орчихов. Хэд дайсны толгойн сэргийлэгч юм уу? Үгүй бол тагнуул туршуулж байж мэднэ. Бидний хаан байгааг мэдээд бутсан байж ч магадгүй. Чи одоохон буцаж мэдээ хүрг гэж дорж хилчинд тушаавал хилчин өөдөөс нь харснаа хоёулахна байтал Япон бөөн хүчээр дайрвал яа гэвэл сэтгэл зовлтгүй. Бид 2 тулалдаж байгаад болмооргүй бол зүхтааж гарна гэж дорж хариулв. Алагдсан дайсны буу зэвсгийг хурааж авбал зүгээр шүү.
Гэхдээ одоогоор очиж болохгүй. Байдлыг нь жаал хардснахан дээр байх. Цаад бол чинь үхэх шархолоод гол нь тасраагүй байхдаа эсэргүүцэх хор муу санаатай шүү. Болгоомжтой очоорой. Хэрв дайсан бөөн хүчээр довтолбол эсэргүүцэн тулахын хэрэггүй шууд л ухарснаа дээр гэж хилчин хянуурлан захиад манхны хойд хонхорт нууж бэхэлсэн морд өдөн гүйжээ. Дорж энэхүү хянуур хашир дайчныг их л хүндэтгэн. Энэ хүний хашир болгоомжллын ачаар л дайсныг устгах чадлаа. Даргада энэ хүний зориг зүрх баатарлаг байдлын талаар мэдэгдэж шагнуулах ёстой гэж бодоод хойноос нь харвал хэдхэн том харайж мориныхон дэргэд очоод яах ихийн зургийг мордож манхан өөд харснаа морио давиран баруун тийшээ жирээлгэлээ. Энэ мөн самбаатай зоригтой хашир ир шүү. Хилчин гэтгэл ийм байдаг байх гэж Бадам бахархан өгүүлв. Тэр хоёр мэдээ хүрэхээр явсан нөхрийнхөө хойноос бараа тасартал харлаа. Тэнгэрийн зүүн хаяа шаргалтан улаарч нар гарах төгчээ. Дайсан далд орсон зүгээс юу ч үл харагдана. Алгцсан 3 хүн тарлан цоохор цасан дээр түнтийж харлана. Бадма, чи алгцсан Японуудын буу зэвсгийг аваад ир. Өвөр төрийн сайн нэгжээр бичиг баримтч байж мэднэ. Болгоомжтой яваарай. Худал өгсөн болоод ч хэвтэж байх юм билүү гэж дорж хэлбэл Бадам ухсхийн босож мэдлээ гүйцэтгэе гэд манхны урд тал руу элс манруулан буухта бууныхаа хүхэхт сум хийж байгаа харагдав. Манхны цаанаас нар цохиулаа. Дорж Бадмынхаа хойноос дурандна. Бадам гүйсээр Япончуудын ойролцоо очоод их л болгоомжлсон янзтай бууга буутахад бэлтгэн хэсэг харж байснаа мяран алхав. Хамгийн наад талд байгаа хүнийг тойрч харснаа цаад хоёр дээр нь очлоо. Текснээ бүхийж биенээс нь ямар нэг юм салгаж авлаа. Тэнд ямар ч аюултай зүйл байхгүй болохоор нь дорж өөр тийшээ дурандав. Зүүн хоошо урагшаа дурандахад тарлан цоохор цастай өндөр нам олон манхан шовлцсон. Манхны оройд цасгүй бөгөөд харин арн битүү застай ингэр хажуу биеийн зарим газраа цасгүй, заримдаа тарлан цоохор болсон байна. Эдгээр олон манхны завсар хоорондоор сэжигтэй зүйл юу ч байсангүй. Баруун тийшээ дурандвал хамгийн түрүүн халахын голын мөс дөнгөж тусаж байгаа наранд нүд гялбуулан гялтгана. Голоос цааш хитэн бор толгод түүнээс цааш үзүүр хязгааргүй цастай их тал цэлий. Алдарт мэнэнгийн тэр их талыг өвлийн эд хүйтэн үеэр туулж ирснээ санав. Тэгэхэд талд өдөржин шөнжин цасан шуурга тавьж байсан ажээ. Зэлүүд энэ их талыг яаж туулна гэж бодож байсан боловч 2 өдөр 3 шөнө яваад л халахын голын хөвөнд байгаа хөлийн харуулын байранд ирсэн юм. Тэгэд хөлийн манаанд гарахдаа халахын голыг наас цааш хэд хэдэн удаа гарч 2 эргийн бургас уляасан дундуур явхад яг л төрсөн нутаг хөх хошууны бургасанд явж байгаа юм шиг санагддаг байжээ. Халахын гол 2 хөвөөний өтгөн бургас нь төрсөн нутгийн шугуунаас огт ялгаагүй. Бас мэнэнгийн их тал донон хөндийтэн төстөөч юм шиг. Энэ элсэн манхнууд нь борхон голын өмнөх Монголын их элстэй яг л ижил юм шиг. Ер нь энэ нутаг тэр аяараа төржөлсөн нутгийн санагдуулсан дотн сайхан нутаг байсанд туйлаас баяртай байх болжээ. Үүнийг нь мэдсэн бол хөлийн цэрэгтэл ирдэг байж гэж бодсон удаач би. Халахын голын хавар зун намар ямар сайхан байдаг бол цэргээс халагдтлаа энд байхыг бодох юм шүү гэж бас сэм бодох болсон юм. Манайхан одоо хөх хошууны бургасанд л өвлжиж байгаа да. Бургасанд олон тохилог өвлжөө би. Манайх цоохор мотноос дээх нь байдаг шунтын цагааны эхний өвлжөнд өвлждөгсөн. Энэ жил мөн л тэндээ өвлдсөн байх та. Хандих манай өвлжөнөөс зүүхэнтэй хүрэн толгойн гарам хавцаал өвлжөнд байгаа бизээ. Хандаас яхаа захаа ирэхгүй удаад байгаа юм бол. Би нэг захаа явуулсан. Одоо хүрсэн байх ёстой доо. Миний хуучин хаягаар бичсэн захаа тамсагт ирсэн ч байж мэднэ. Тэгвэл манай сумангийнхан нааш нь явуулна мэзээ. Энэ халахын голын бургасанд яагаад айл өвлждгүй юм бол? Улсын хэлд ойрхон болоод л айл амт нь нутгалдгүй бизээ. Түүнээс биш. Ус ургамлан чигдэрсэн ийм сайхан газар хүм мал идэж нь нутаглалгүй яах вэ гэж бодлоо. Бадам манхны өдөс мацаж яваа харагдав. Дорж өдөөс нь тосон очивол 3 Япон винтов, нилээд сум, нэг гар буу хураан авчирчээ. Нэг нь дарга бололтой гар буутай байна. Бодвол таны буудсан түрүүлж авсан хүн мөн байх
гэж Бадам хэлв. Тэр хоёр Японы буу зэвсгийг нэг газар тавьчихад тал тийшээ сэрэмжлэн харлаа. Нар дээшээ хөөрөн хөөрсөөр багууд дөхөв. Дахиад дайсан халдахгүй шивдэ гэж Бадам урамгүйхэн хэлв. Тэгвэл сайн л биз. Заавал алалцаж байхын хэрэг юу вэ? Бадам минь. Ер нь хөлийн цэргийн амьдрал сонин байна шүү. Цаг үргэлжил хүний нутг руу ингэж ширтэж байна гэдэг гэж доржийг хэлж гүйцээгүй байтал хүй тасгийн дорга гэж Бадам аяархан хэлээд зүүн хоошоо гараараа зангаж буугаа шүүрэн авчээ. Дорж түүний заасан зүг рүү харвал түрүүчийн 5 морьтны гарч ирснээс жаахан хойгуур 10-аад морьтой хүн манхны оройд гарч ирээд ийш тийшээ харж байгаа бололтой түр зогслоо. За хан хөхийн анчин минь. Мэргэн бууддгаа одоо л үзүүлэх цаг боллоо доо. Хоёулахна гэж айж шантрахгүй шүү гэж дорж хэлбэл Бадам дайсан өөд тоосон шинжгүй харж хан хөхийн гимгүү номхон буугийгч зөндөөл намнаж явлаа. Бас цэрэг тэрэ жил иргэн болохдоо модон бай алдаж үзээгүй юмсан гэв. Япончууд манхнаас бууж шууд тэр хоёрыг чиглэн давхилдлаа. Сум хоосон гарцдахгүй болж учраа бий дээ гэж дорж хэлбэл бид хоёр дахь сум хөрөлцөөтэй өөрсдийнхөө сумыг дууслаа гэхэд Японы буу сумаар өөрсдийг нь сөнөөндөө гэж Бадам хэлв. Тэр хоёр айсуу яваад дайсныг тоолбол 12 хүн байлаа. Тэтгэл яарч байгаа бололтой цас элс манруулан давхина. Бодвол өглөө ам гарсан хоёрын замчлаад ийхүү шууд дайран ирж байгаа нь тодорхой болов. Тэдний явах чиг нь манхны араар явах шинжтэй болов. Энэ ч л осолтой байна да. Бид хоёрын морийг үзчихэд явгалж орхивол хэцүү юм болно гэж дорж сэтгэл төгшингүй хэлбэл Бадам газрын багцааг хоромхон зуур ажилласнаа. Тэгвэл хоёулаа байраа солиё. Мориндооч ойрхон байхын дээр мордын цаана байгаа гүдгэрийг дайснаас төрүүлэн эзэлж авах нь ашигтай байх гэлээ. Дорж түүний үгийг зөвшөөрч босон хараач. Тэр хоёр манхны ар руу бараг өнхрөн бууж морд нуусан хонхрын хажуугаар уралдан гүйж явтал баруунхантай олон мордын төвөргөө пижигнэх шиг болов. Дорж зог тусан харвал манхны баруун ёроолоор хөлийн харуулын цэргүүд давхилдан ирж явлаа. Манайхан ирлээ гэж дорж хашгираад нөхдөнд даллав. 2 дугаар хэсэг төгсөв.